Гэлмаатай ярьж дуусныгаа дараа удалгүй хот руу яваад хотыг тэр аяараа эзэлж эхэлдэг. Хотоор дүүрэн үүмээ сад, баахан хүмүүсийн айж, ичсэн, сандарсан, орилон чарлаан гээд за бараг л бүгдээрээ газар унаад өгсөндөө. Лим боосч хот дотор зэргүүдээ орж ирээд аимшигтай харгислал үзүүлж байлаа. Хотоо ямар аимшигтай болсныг харсан Гэлмаа айсандаа хайрхан минь чи юу хийх нь энэ вэ? Чи анханасаа надтай тохироо өстэй гим зэмгүй ард иргэдийг устгаж мустахгүй гэж хариуд нь Лим боос. Тийм ээ. Би тэгж хэлсэн. Гэхдээ альва нэгэн зүйлийг шийтгэхэд баг зэргийн хүч орох ёстой байд юм аа. Энэ чинь байгалийн хууль гээд мань Гэлмаа авааг ерөөсөө халгаасангүй. Тэр үеэр нь гоблинуудын туслахууд нь орж ирэнгүүтээ боосоо таныг маш их сансан шүү. Таач нэрээ тэр гэгэн өвгнийг өстө алж өгч яллаа штэ. Таач агуу болсон. Бараг топ төвшөнд хүрэхээр тийм л амар хүчтэй болсон юм шиг байлээ. Ингээд тэр явдаг ясыг бид нар яах юм бэ? Бид тэр явдаг ясаар жоохон тоглоо наадам хийгээд явчих уу гэж хэлдэг. Лим боос ч Вероникагаас үнэхээр их айдаг болохоор хайн хандаж болохгүйгээ хідэн зэргүүдээ сануулж хэлээд за муу сайн хулгайчуд минь та нэг Вероникагаас болгоомжтой байгаасаа гэж сануулж байна. Наад явдаг яс авгаачин бол суллагдвал биднийг өстой цус хүүртэн хойлно штэ гэж хідэн зэргүүдээ сануулж хэлдэг. Явдаг ясын байга зүг рүү явлаа. Явдаг яс гар хөлөө хөлөөсөн байдалтай хээв нэг зогсож байдаг. Удалгүй түүний хамууд нь болтой, хамаатан юм уу, хамууд нь юм уу, хідэн үхэр, гурван толгойтой нохоо, тэгэл үлэмж том биетэй, аимшигтай төвшний шидийн араатнууд байдаг. Вероникаас асууж байна. Ингээд чи Айлисыг яасан бэ? Зохицуулсан юм уу? Чи ер нь юу хийгээд байна да гэх ухааны юм ярьж байдаг. Явдаг ясын дургуун хөрсөн болтой. Чи яасан намайг хүлээтэй байгаа харахгүй байна уу? Эсвэл намайг доромжлоод байгаа юм уу? Би яг одоо наад Лим боос гэдэг ногоорсон навшийн захиргаанд байна. Миний гар хөлийг гинжтэй байгаа харахгүй байна уу? Цааш үргэлжлүүлээд та нараа тэгээд Лим боосын харьяанд ороод цэрэг мэргэн болон гэвэл яах өөртөө болон заяа. Гэхдээ бас эсэргүүцсэн ч болно гэж давхар нэмж хэлдэг. Яг тэр үг Лим боосын чихэнд нь оч манартал орж ирээд мань хүнч сэрэмж аваад Айлис руу тоглоо. Айлис ч дохой зангийг ойлгосон болтоо тэр хоёр зэрэг дайрч байна. Тэд ирлээд алтан цахилгаан жадаараа хамгийн том биетэй өхрийг нь устгаад тэнд байсан шидийн араатнуудыг хормын төдөд устгаад шүүрэн шанах болгочдөг. Нөхдөд алуулгыг харсан явдаг яс жуур нь хүрээд ч юм уу яаж байна? Ч юм уу там чатаасаа хэрвээ би суллагддаг юм болвол чамааг би амьдэр чин баг багаар идэх болно. Чамд өгчихгүй яавдаа гэж харамсдалчин би чамааг зовоож тарчлах болно гэд маш заналтай аргагүй хэлдэг. Лим боосч тоосон шинжгүй. За чиний наад тэгж хэлж мэлэх чи надад ерөөсөө хамаа байхгүй. Угаасаа эдгээр амьтад надтай ойр байгуул гай болно. Намайг унтаж байх хооронд чамааг оргуулчих юм билүү яаж мэдэх вэ? Тэгээл урдчлаа сэргийлчлээ. Хөөе гоблинуудаа та нар хүчтэй олмоор байгаас та наад мангасуудаа сайхан цусалцгаа заяа. Хотоодоо дүүртэл сайхан идцгээ. Манай эдэн гоблинууд одоо хаашим ах захтай гэдгээ мэддэм үү яа тий. Боосоо таны дараа би таны дараа л идий да. Та амттай шимтээ хэсэг нь идчихгүй даа гэд боосдоо жигтэйхэн долгиноод байна. Мань бэрсэгч тоосон шинжгүй танаас ч яасан нээлт цал гисэн юм бэ. Над босс чин тэгэл идүүл идэн л вистэй. Тэгээд та нар идүүл идэлтэй. Би хүчтэй олмоор гэд ста нэрээ цусалж өгч байна. Аимшигтай үлэмж араатны биеийг эзэн бэрсэг тэр даруй ховролд ороод маш хүчтэй, ногоон өнгөтэй тэгээд ч болоогүй амар том булчинтай тороод болоод хувирчдаг. Бэрсекийг ингэж аимшигтай хувирсныг нь хараад эргэн тойронд байсан хүмүүс нь бүгд л зог тусаад бүгдээрээ л бишүүхэн айж гайхаж байлаа. Түүний хүчний үзүүлэлт нь гэвэл тэр одоогоор 80 левел хүрсэн нийт хүч нь 6800 аж. Маш их хүчтэй болж бардсан бэрсэгч боосоо өнөөдөр ч хүч амтагтаад байна шүү. Би танд стонерээ гой сайхан хамгийн хөөрхөн хүүхнүүдийг олж тушаах болно. Та ч хүүхэнд нугасгүй өстэй боосоо. Чи битгий дими солиороод бай. Тэр хүүхэн мөхөн ярих яах вэ миний хүү? Чи зүгээр л урдах ажилдаа төвлөр гэж хэлдэг. Дараа нь Лим бос хотын төв рүү хурж ирэнгүүтээ баахан хүмүүст хандаж хэлж байна. Өнөөдрөөс та нар гоблинуудад эзлэгдсэн. Үг дуугүй миний тушаалаар яваа. Тэгвэл бүгдээрээ л амьд үлдэж хоосон хонохгүй. Цаанаас нэг хүн "Ичид юу яриад солиороод байгаа юм бэ?
Одоо бид нар яах юм бэ? Чи яахаараа манай хаан болох ёстой юм бэ? Хаан гэдэг хүн чинь заяо дан хүчтэй нь хаан болцдгоо юм аа. Ард иргэдийнхаа хайр хүндэтгэлийг хүлээж байж хаан болдог юм аа гэж Лимбосд хэлдэг. Лимбосын мэдрэл нь хөдөлсөн бололтой тэр хүн лөө ойртож байна. Удаанаар алхаж байхдаа цаанаа л нэг аимштай төрөх алах гэсэн хүсэлтэй нь илт ойлгомжтой санагддаг. Мань ирж арагшаага ухарч хөх тэнгэр хөмөрөх шиг болоод чи ч одоо юу хийгээд байна? Хэрвээ чи намайг алчвал хаан болж чадахгүй шүү дээ. Ард иргэд чамд итгэхгүй шүү дээ гэж хэлээд дуусхын завдалгүй Лимбос шууд толгой тархийг нь завчиж аваад олонний нүдний өмнө алж өрхвөө. Тэгснээ цаашаа үргэлжлүүлээд ам нээж байна. Өнөөдрөөс эхэлж та нар ургацынхаа 70% өгнө. Нэг эмэгтэй нэг жилд ойролцоогоор 10 гоблин хүүхэд төрүүлж өгнө. Тэндээс бүх хүмүүс л орилоод юу яриад байгаа юм бэ? Ингиж амьдрах нь үххээс яг юугаараа ялгаатай юм бэ гэж эрэгтэйчүүд нь бодож байх зур охтууд нь салтаа самаа барьж авахтаа ямар аимшигтай юм бэ? Би тэгээд яах юм бэ? Энийн оронд үхсэн дээр гээл уйлал хөвтөл байж идэг. Цаанаас ариун ээж орж ирэнгүүтээ Лимбосоо жижиг хэлээ өстэй. Юус хүн амьтан алж малахгүй гэж надад амлаа өстэй. Яагаад хүн амьтан алчж байгаа юм бэ? Энд чинь бид хоёрын дипломат ёсонд ерөөсөө нийцгүй байж тээ гэж хэлэхэд тийм ээ. Би хүн алахгүй гэж анханасаа тохирсон. Гэхдээ яг үнэндээ надад хаан болох сонирхол алгаа. Би зүгээр дарангуулагч болмоор байна. Тиймээс та нар миний хэлсэн үгийг үг дуугүй биелүүлэх ёстой. Харин энэний хариуд би эргэн тойронд байгаа улсуудын дайралтаас хамгаалах болно. Одоо та нарт хаанч байхгүй, сүмийнхэнч байхгүй, гэгээ өвгөнч бас өнгөрсөн. Тийм болохоор танаа улс дорхноо өөр улсууд дийслэгтэн. Тэрний оронд надад зүтгэсэн хамаагүй ашигтай байгаас тэгээд тэнд байсан баахан хүмүүсийг мунхруулаад толгой тархийг нь эргүүлж гаддаг. Зарим хүмүүс чи юугаад хуцаад байгаа юм бэ? Чамд ингэж тамлуулж амьдарч байснаас зүгээр л чадраад өгцөн дээр юм биш үү гээл хэрүүл уруул хийж байдаг. Энэ аимшигтай үмийг намжаахын тулд ариун ээж олон түмний өмнө гарч ирэнгүүтээ одоо бидэнд амьд үлтгэл чухал байна. Түүнээс ол хүн амьтны шавхруу долоож нохоо шиг амьдсан ч яг гол нь бид амьд үлдэх хэрэгтэй байж тээ. Тэгж вэж бид цаашдаа илүү сайхан амьдрын штэ. Лимбос надад амласан. Бүх зүйл дууссангууд биднийг чөлөөлнө гэж амласан. Тийм болохоор сайн төвчээртэй бэ. Би энд байгаа мянган хүмүүсийг төлөөлж өөрийгөө готомшигтай байдалд оруулж юу ч хийхэд бэлэн байна гэснээр Лимбос руу жигтэйгэн хараад нүүр ам нь ичиж улаагаад Лимбосоос асууж байна. Би танаас нэг юм хүсэж болох уу? Хоёлаа яг одоо энэ ч ингээ банзалтчихъя л да гэж мань хүнд хэлж өгдөг. Мань үуч гайхаал нүд ам нь хачин болоод яргаж байснаа. Юу? Чи ч одоо юу яриад байна? Чи тэгээд энд ил задгаа хийх гээд байна уу гэж хэлдэг. Лимбос гэлмаатай банзалтаж дуусны дараа ойлоо явж байна. Ой намуухан үдэш алхаж байхдаа нэг л зүйл хайгаад байгаа нь гарцаагүй. Тэр зүйл бол одоо өмнөх дугаардаа гарч ирсэн шүү дээ. Ясан хааны дуудаас нэг аимшигтай амьтан байсан байлээ. Тэрийг л хайж байгаа юм шиг лээ. Тэр амьтныг эцэст нь оллоо. Тэр ч үхсэн байдалтай байж бай. Лимбос ч ухаан жолоогүй түүнээс нэг юм хайж ялаа. Тэр болвол түүний зүрхэн байлаа. Энэ зүрхэн юугаар ялгаатай вэ гэвэл одоо амьдрах чадварыг бол маш сайн сайжруулдаг. За бараг л мөнхийн аршаа гэж хэлж болно доо. Мань хүн ч зүрхээж амжилтаа авлаа. Агуудаа ирлээ. Агуу дотор ирэхэд нөгөө нэг ясан хааны туслах нь байдэн штэ. Ребека гэдэг нөгөө охин. Тэр охиныг торонд хийх гээд торонд юм уу эсвэл шоронд хийх гээл байгаа юм шиг лээ. Мань авгаач угаасаа юу ч чадах вэ? Гарахаас өмнө элдвэр Лимбосыг хараа зөхөөж хүүрээ чин шатаана алан тална гэж орилохоос өөр юу ч хийж чаддгүй. Харин Лимбос тэр авгаагийн орилж байгааг ерөөсөө тоосонгүй. Тэрний бодол дотор зөвхөн энэ зүрхийг яаж зөв зүйл зарцуулах вэ гэх талаар л бодож байдаг. As a guys би тоглосон шүү. Яг үнэндээ Лимбос ариун ээж хоёр хоорондоо банзалдаагүй бөгөөд мань ариун ээж жайл болох Лимбостой банзалтгаал зүтгэж байлаа. Лимбос ч түүнд ойлгуулж хэлээд энд амар олон хүмүүс байна. Энд хийх чинь жоохон эвгүй юм биш үү гэд хэлж байдаг. Түүний ярьсан яриаг ариун ээж тоосон шинжгүй төрсийхээ багаар шовтолж эхэллээ. Ард нь байсан баахан ард түмэн ариун ээж та чи юу энэ хийх нь энэ вэ? Та яг одоо болцооч дээ. Би бүр харж чадахгүй нэ гэд эргэн тойронд байсан бүх хүмүүс л орилж гардаг.
тэгснээ цааш үргэлжлүүлээд ариун ээжээ би наад гоблины чинь бүх нүслийг зөвшөөрьё. Таал наад өмдөө шувталгаа болчихё штэ гэж ариун ээжээсээ гуйдаг. Ариун ээж нулимс цэлгнүүлээд би ядарч зовсон ард түмнийхөө өмнө юу ч хийхэд билээ. Алд бие минь алдарвал алдар гих ухааны юм хэлдэг. Ингээд ард түмэн бүгд Лимбосын шаардлагыг хүлээж авахар болвоо. Лимбос ч нөхцөл байдлыг далимдуулаад сэмэрхэн бултаж гардаг. Лимбос яагаад энэ зүйлээс зогтсон бэ гэвэл тэр ичээгүй байлаа. Учир нь та нар угаасаа мэдэн штэ guys. Нөгөө одоочдын арал дээр байж захта мань хүн чинь бүр нуруу муруу хөл мөлөө өвдтөл нухалцсан штэ. Тэрнээсээ болоод ерөөсөө нуруунд нь суулт үүсээд ерөөсөө ажиллагаагүй бол болцсон юм шиг байлээ. Нурууныхан хүч чадал нь. Тэгээл манер зогтоод байгаа шүү. Дараа нь Лимбос хааны сэнтийг олдог бөгөөд тэнцэнэ өөрийнхөө хүч чадал сүр хүчийг байлахаар болгож тэнцэнэл амьдрахаар шийддэг. Дараа нь сэлэн гоблин өвдөс өхрөөд хаандаа мэдээлж байна. Хаанта явдаг ясыг маш олон хүмүүс хяналтандаа байлгаж байгаа. Түүнийг ичидийг нь бас судалж байгаа. Ребека гээд явдаг ясын туслахын болохоор нэг нууц өрөөнд хорж байгаа. Тийм болохоор та санаа зовлтгий. Таны амь насанд ямар ч аюулгүй би маш сайн тэр хоёрыг харж хандж байгаа гэж хэлдэг. Лимбосын санаа намарсан болтой туслахтаа. За дайнд бид нар ялсан юм чинь би өнөөдрөөс эхэл цэргүүдээ сайхан шагнанаа. Өнөөр нүсэр том агуу найр хийх болно. Тийм болохоор чи энэ тэнд байгаа бүхэл гоблинуудын сонорт дуулга гэж хэлдэг. Холоо сонсч байсан гоблинууд бүгдээрээ л босс мандтгай гээд долоохон л холгүй бүгдээрээ л баярлж байлаа. Оройч болж агуу том найр эхэлж бааханд гоблинууд галыг тойрон бүжиглэн бүжгэлж дуулхан дуулж байлаа. Хажуудаа нэг охин барьж авсан Берсеке найзууд нь түүнийг нилээн шаалж байна. Хөөе Берсеке ичидийн амьтныг нохоо хаашиг л идээд байсан. Яагаад чи баяртаа харагдахгүй нэ? Чи юм бол хүч чадлыг шүрддэг өстэй. Одоо яагаад гуниглаад байгаа юм бэ? Цаанаас нь нөгөө найз гоблин за битгий наатахаа явуулаад байл та. Наа чи баг ойлох гад байштэй гэд мань хоёр Берсекер үнэхээр дог таху хийж тоглож нэргэж байлаа. Мань Берсекч уйлж муулаад яахыхаа мэдэхгүй нүсэр том бие буруутахад яах гэж энийг идвэ гэд битүүл өөрийгөө буруутахад уйлаад хэвтэж байлаа. Берсекийг холоос гарч байсан гоблины ангууч өрөвдсөн бололтой Берсекэд хааны цустай болчих бол бүх зүйл зүгээр болж чи хүн биетэй болноо. Тэгээд энэ тэнд сайхан банзалдаад явж чаднаа гэж сэтгэлийг нь тайтгаруулсан байдалтай хэлж орхидог. Берсекч баярлаад Лин гоблиноос асууж байна. Аава та надад туслаач дээ. Би бүр болохоо байлаа. Ерөөсөө айгүй хэцүү байна. Ангад сангаад байна гэж аавдаа хэлдэг. Лин гоблин ч хэсэг бодож байснаа. За миний хүү Берсек миний хүү би чам тусалж чаднаа. Гэхдээ жоохон хугацаа л хэрэгтэй юм шиг байна. Тийм болохоор чиний жоохон хүлээч. Тэр оронд би аргалаа чамайг буцаагаад хэвийн биедээ болгох чинь туслана гэж Берсек гоблинд хэлээд түүнийг тайвшруулдаг. Эд удаагүй мань идэж найрлж байхад цаанаас ариун ээж гарч ирэнгүүтээ Лимбосоо одоо хоёлоо банзалтах нь зүү ёсны хэрэг байх гэж бодож ин гэж Лимбосыг шахдаг. Лимбос ч угаасаа ариун ээжийг хараад нуруу өвдөөд дугарж муугараад нэг л хачин болоод явчих. Тэр үгээ булзааруулаад за яах вэ? Угаасаа хэлсэн ясандаа хүрнэ. Чи угаасаа ард иргэдээ хамгаалахын тулд надтай банзалтаж байгаа. Тийм болохоор би чамтай банзалтахаас өмнө эхлээд 0 орчоод ирье гэх ухааны юм хэлдэг. Манай хүнч яг үнэндээ 0 ороогүй. Нурууныхаа тамир тэхийг сэлбэх гээл морины жүчээгээр тэнэвчилж байлаа. Тэр энэ тэнд байгаа моринуудыг харж байснаа арай нэг хүчтэй нуруутай морийг олж харангуутаа морийг өөртөө шингээгээд авчдаг. Тэр дариул түүнд маш ихээр ич хүч нэмэгдэж нуруу нь ерөөсөө өвдгөө болж хөлнж салганахаа байлдаг. Мань хүнч за өнөө оройч ста нэрээ алдандаа гэж бодож байх зур хажууд байгаа морийг харваа. Тэр морин
Бүр нэг үхлүүд амтан болцсон. Уг нь болвол нуруугийн сольсон юм шиг лээ. Тэгэхээр та нар ойлгож байгаа ёстой. Дараа нь Лимбосч нөгөө хэд дээрээ очиваа. Лимбос гарч ирэнгүүтээ тэр хоёрыг юу хийж байгааг нь асууваа. Эфрия яагаад энд байгаа шалтгаан нэг бол мань Эфрия ойрд Лимбостой ойртойгоо болоод ч тэрөө тэгээд л түүнийг манад байх шиг байлээ. Мань Эфрияч аль болох ариун ээжээс Лимбосыг холдуулах гад байдаг чадлаараа л тэмцэж байлаа. Иймэрхүү зүйлийг анзаарсан Лимбос чи яагаад ингэж ариун ээжтэйгээ зуралдаад байгаамаа гэхэд ичиж улаасан Эфрия би зүгээр л танд санаа зовсон юм аа. Ойр таны нурууч хэцүү байгаа. Та одоо дахиад нэг хийвэл таны бие чинь байдал мууднаа гэж хэлдэг. Лимбос уярсан бололтой Эфрия чи өмнөх хугацаанд надад маш их тусалсан. Чи байхгүй байсан бол би энэ бүхнийг хийж чадахгүй байсан. Санаа зовлтгоо Эфрия чи надтай чи бидэнтэй нэгдэж болно. Миний үе таалга үргэлж чамд нээлттэй. Тийм болохоор бөөнөрөө хамтдаа орцгоё гэж хэлдэг. Тэгээд манай Лимбос жаргалтайн аргагүй хоёр хүүхэн сугандаа хавчуулаад гэрийн зүг рүү явн отлоо. Энэ нөхцөл байдлыг холоос харж байсан Гоби охин, Гоблины ангууч гээд ангад цангасан хүүхнүүд бүгдээрээ л Лимбосыг холоос ажиж байдаг. Тэдний буруу ч гэж юу байх вэ? Лимбосыг хаана байгааг нь мэдэж аваад тийшээгээ очлоо. Нэг цагийн дараа Берсерк Лимбосоос тусламж авахгүй л мань ирж жижигхэн биетэй болохгүй л Лимбосын үүд рүү айртлаа. Тэгтэл цаанаас нэг хачин дуу чимээ гараад ерөөсөө болж өгдөггүй. Аава намааг ашиглаач. Та бол гайхалтай гэж нэг хачин дуу сонсогдож ирдэг. Эхэлдэг. Мань Берсерк ч угаасаа хоолоонуудынхаа өнгөөр нь таниад энэ чи хэн бэ штэ? Сэлмийн багш байна, Эфрия байна. Тэгээд энэ лам юу хийж байгаа юм болов гэд хоолоогоор нь таниад амждаг.